За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн минь төргийн вебинар 2020 буюу 2020 оныхоо онлайн семинарыг одоо тун удахгүй танд хүргэх гэж байна. За ингээд онлайн бизнесийг хэрхэн амжилттай хийх вэ гэсэн энэ семинарыг өөрийнхөө 2 жил гарны одоо онлайн бизнес хийсэн туршлага дээр үндэслэн гол мэдээллүүдийг өгөх зорилготой байгаа. За энэ бичлэгээр зөвхөн танд хэрхэн би онлайн бизнест орсон бэ, тийм ээ, ямар шалтгаанаар яагаад онлайн бизнесийг хийх болсон гэдэг талаар танилцуулъя. За шалтгаан нь бас тантай бас яг нь ижил байж магадгүй. Тийм учраас бас сонирхолтой байхаа гэж бодож байна. За ер нь бол миний талаар ерөнхийдөө зарим хүмүүс мэдж байгаа. Мэдэхгүй байгаа бол би намайг Чагнад Дорж Оюунцэнд гэдэг. За би 2018 онд Шинэ Зеландын Массак сургууль дээр эрхлэн болох бүртгэлээр докторийн зэрэг хамгаалсан байна. За ингээд тэр ондоо бол би найзтайгаа нийлээд онлайн бизнесээ эхэлж компани байгуулсан байна. Оюуна Эрика Limited гэсэн компани Шинэ Зеландд бүртгүүлсэн байна. За миний онлайн бизнес маань ерөнхийдөө энэ хоёр пэйж дээр явагдаж байгаа. За энэ нь бол Facebook-ийн пэйж, онлайн бизнес Mongolia гэдэг. Энэ нь болохоор oyunaerica.com гэдэг миний битүүрийн вебсайт байна. За битүүрийн мэдээллийг бол энэ about руу ороод авч болно. За 2020 оны 4 сарын 1-ний байдлаар бол 128 мянган хүн бол манай энэ онлайн бизнес Mongolia пэйжийг дагж аваад 80 гаруй мянган бол манай энэ вебсайтад бүртгүүлсэн байна. За онлайн бизнесийг хэрхэн амжилттай хийх вэ гэсэн энэ семинарыг ер нь ямар хүмүүс сонирхох вэ гэдэг талаар танилцуулъя. За бизнес эрхлэхийг хүсэж байгаа ийм хүмүүс иж болно. За нэгдүгээрт бол энэ шинэ боломж хайж байгаа. Шинэ боломж буюу одоо тийм ээ 9 to 5 гэх цагийн ажил хийдэг хүмүүс бизнес эрхлэхийг хүсэж байгаа. Тийм шинэ боломж хайж байгаа ийм хүмүүс бол шинэ одоо орлогын их үүсвэр хайж байгаа энэ хүмүүс сонирхож болно. За мөн тэтгэврт гарахад төгсөж байгаа юм уу, эсвэл тэтгэврт гарцсан байж болно. Бас тийм ээ гэрээсээ бизнес хийгээд одоо орлогоо нэмэгдүүлэх юм зорилготой юм хүмүүсийн хувьд бол энэ семинарыг сонирхоорой. За мөн залуучууд иж болно. Өөрийн гэсэн бизнестэй болох гэж байгаа тийм ээ. Эсвэл ирээдүйд ер нь олон хүнд нөлөөтэй ийм хүмүүс болохыг хүсэж байгаа бол бас энэ семинарыг сонирхох хэрэгтэй. Ер нь бол хүчингөө орнуудад ийм гүрүүч гэж нэрлэдэг байна тийм ээ. Ер нь хүмүүст импакт нөлөө үзүүлдэг ийм хүмүүс маш их байдаг. За тэр хүмүүсийн одоо гарсан тэр хүмүүс ер нь бол энэ бизнес рүү орсноор өөрийгөө маш их хөгжүүлдэг, бусдад маш их тусалдаг тийм ээ, өөрийнхөө мэддэг чаддаг юмар ингэж зөвлөх үйлчлэгээний бизнес, сургалтын бизнесүүд хийдэг юм байна. За бизнес эрхлэгчдийн хувьд бол яхав гэхээр ямар нэгэн бизнес эрхлэх гэдэг маань ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлчлэгээгээ зарах тийм ээ, худалдаалах, борлуулах, за эсвэл одоо үйлчлэгээ үзүүлдэг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань одоо онлайнаар бизнесээ хэрхэн үргэлжлүүлж болох вэ? Одоо сүүлийн үеийн арга техникүүд ямар байна, ямар стратеги тактикаар явж байгаа гэдгийг сонирхох юм бол бас энэ семинарыг сонирхож болох юм. За жишээ нь та бол ямар нэгэн дэлгүүртээ байж болох юм бол онлайнаар тийм ээ бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ гэдэг эндээс бас суралцах боломжтой. За би эхлээд яг та бүхэнд өөрийнхөө онлайн бизнест орсон түүхээ танилцуулъя. За нэгдүгээрт бол миний хувьд бол сая 50 хүрсэн. За нэг мэдсэн маш олон сургууль төгсөөд маш их мэддэг болцсон тийм ээ. Нас маань нэлээд явцсан байна. За тэгэхээр би өөрийнхөө мэддэг чаддаг юмыг бол одоо тийм ээ залуу үедээ бас хүмүүстэй хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодсон баа. За мөн яг одоо доктор хамгаалах тэр үед бол би Шинэ Зеландд энэ компанид ажиллаж байсан. Цагийн ажил хийдэг байсан. Өглөөний 9-өөс оройн 5 хүртэл. За тэгээ хүний удирдлагын доор бас ингэж ажиллах бас нэг таатай санагдаагүй, бас ерөнхийдөө аюул их завгүй байдаг байсан. За тийм болохоор ерөнхийдөө бизнесээ эрхлэе гэж бодсон байна. За дээр нь бас өөр нэг нөлөөсөн юм бол энэ автобусанд миний амьдрал өнгөрч исэн. Өглөө 1 цаг автобусанд ажил руугаа явна. Оройн 1 цаг. Ингээ өдөрт бол 2 цагийг бол би түн зардаг байсан. Тэгээ нэг жил сараар үзүүлэх юм бол маш их цаг гарах нь тодорхой тийм ээ. За мөн нэг ажил дээр тэр ажлыг хийгээд бол 2-3 жил болсон. Тийм ээ. Ерөнхийдөө бүх ажил гартаа орсон. Ер нь цаашид бол энд ажиллаад хэрэггүй юм хөөчихгүй тийм ээ. Ийм ирээдүгөө ажил байна гэж би харсан баа. За дээр нь хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрөхийг бас хүссэн. За мөн яг тэр үед цагийн ажил хийдэг хад бол дураараа аялах боломжгүй байсан нь бас надад нөлөөлсөн байгаа. За мөн өөрийгөө сорих амьдралыг хүссэн тийм ээ. Өөрийгөө сорж тийм ээ хүмүүс туслая, бизнес эрхлэе. Бизнес эрхлэх гэдэг чинь бас өөрийгөө тодорхой хэмжээгээр сорж байгаа юм асуудал байдаг. За мөн түрүү хэлсэн хүмүүс туслахыг хүссэн тийм ээ, өөрийнхөө мэддэг чаддгаар. За тэгээд мөн хүүхдүүдийнхээ ирээдүйг хүүхдүүд маань бас бизнес хийх сонирхолтой байгаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ
энэ талаар зааж сургая. За зөвхөн өөрийнхөө хүүхдүүд гэлтгүй тийм ээ. Монголынхаа одоо хүүхдүүдэд бас энэ ийм боломжууд байна гэдгийг хэлж тийм ээ зааж сургах юм зорилготойгоор бас энэ бизнес эхлүүлсэн ба. Тэгэхээр маш бол танд ч гэсэндээ энэ олон зүйлсийн айл нэгэнд байгаа бол бас энэ бизнес рүү ороод үзээрэй, маш хэрэгтэй бизнес байна. Тэгээ хүмүүс тустай тэгсэн мөртлөө өөртөө бас тийм ээ маш олон боломжуудыг авчирж байгаа энэ бизнесийг бас оролдоод үзээрэй. Би одоо 2 жил хийж гэн 2 жил гарна найзтайгаа нийлээд тэгээд ерөөхдөө бол маш өвчтэй, маш гоё сэтгэл хангалуун тийм ээ ийм амьдралыг надад авчирсан. Ер нь хэрэгтэй бизнес байна гэж бодож байна. Тийм болохоор та ч гэсэндээ бас хийгээд үзэх болохгүй юм юу аах вэ? За ер нь бол одоо энэ гадаадд хүчингөө орнуудад энэ борлуулалтын сувгаар бизнес бүтээгдэхүүн үйлчилгээ зарж борлуулдаг ийм онлайнаар тийм ээ ийм юу ус хөгжиж байгаа юм байна. За би энийг ч гэсэндээ сайн мэдэхгүй байж байгаад энэ сүүлийн 2 жилийн дотор л энийг мэдэж авлаа. Энэ sales funnel буюу борлуулалтын сув гэдэг энэ нь болохоор бас энэ social платформуудын сүүлийн жилүүдэд хүчтэй хөгжиж байгаатай холбоотойгоор яг ийм одоо нэг бизнесийн урсгал гарч ирээд байна. За тэгээ урд нь ч гэсэндээ яг борлуулалтын янз бүрийн сувгууд гэж байдаг л да. Гэхдээ яг одоо энэ funnel гэж нэрлэдэг байсныг бас би сайн мэдэхгүй байна. За тэгэхээр энэ маань ерөнхийдөө яаж ажиллаж байна гэхээр ихэвчлэн бол нөгөө нэг имэйлийг авчдаг. За тэгээ борлуулалтын процесс явагдана. Захиалга өгн борлуулалт явагдана. За ингээд яхнууд танд орлого орж ирнэ. Тэгэхээр энэ хамгийн гол юм нь бол энэ leads буюу имэйлийг авахыг л хэлээд байгаа. За энэ имэйлийг аваад тэгээ дараа нь маш олон имэйлийн лист одоо имэйлийг цуглуулж чадах юм бол таны орлого тэр хэмжээгээр өсдөг юм ийм proportional дэм зарчим үйлчлэлт юм байна. За зарим хүмүүс энэ хүнэлийг бас вебсайтад андуураад байдаг. Тэгэхээр яг хийж байгаа арга нь адилхан боловч тийм ээ яг ажиллаж байгаа зарчим нь өөр байгаа байхгүй. Веб traditional website гэдэг вебсайт нь ерөнхийдөө нэрийн хуудас тийм ээ. Одоо China Eric гэдэг хүн хин юм бэ гэдгийг л ерөнхийдөө харуулдаг нэрийн хуудас. Хань ч энэ хүн юу гэдэг ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг мэдээлэл энэ юун дээр вебсайтн дээр байж идэг. Хүнэл гэх юм бол яг нэг тодорхой нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг л яг нь борлуулах зорилготойгоор хийгддэг байна. Тэгэхээр зорилго нь арай өөр аалж вебсайт бол мэдээлэл өгөх зорилготой юу бол борлуулалтын сувг бол яг нь бүтээгдэхүүн үйлчлэгийг борлуулах зорилготой хийгддэг байгаа. За энэ дэр харж байгаа тийм ээ ингээ вебсайт руу ингээд орохоор маш олон мэдээлэл байдаг. За энэ нь бол нөгөө тоон одоо вебсайт руу орсон хүний борлуулалт хийлгэхээс илүүгээр тийм ээ янз бүрийн мэдээлэлээр ингээд дистракт хийдэг гэдэг маань ерөнхийдөө нөгөө саатуулдаг тийм ээ. Тэгээд хүмүүс маань сүүлдээ олон мэдээлэл дотор уншиж явж байгаа тийм гараа авчдаг. Тэгээд борлуулалт шийдвэ. Тэгэхээр яг энийг бас харьцуулсан судалгаа хийж үзсэн байна. Тэгэхээр энэ вебсайт руу орсон трафик тийм ээ трафик гэдэг нь хүмүүс маань ерөөхдөө худалдаа авалт бараг хийдгүү гэдэг байгаа байхгүй. Харин энэ дотроо сувг руу оролцох юм бол тэр хүмүүс яг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ мэдээлэлтэй танилцаад ингээ худалдаа авалт хийдэг. Тэгэхээр энэ дэр зарчмын маш том ялгаа энэ дэр харагдаж байгаа. За яг вебсайтыг ингэж хэлсэн байсан хэн нэгэнд брошюраа өчгөөд надад мөнгө өгөөсэй хэмээн залбирхтай адилгаж байгаа хгүй. Тэгэхээр ерөнхийдөө брошюр гэдэг чинь брошюр дээр 100,000 мэдээлэл өгдөг шүү дээ. Тэр олон мэдээлэлс чинь хүн нөө яг одоо яг нөө бүтээгдэхүүн үйлчилгээг зорж л очиж тэгж авахгүй л тийм ээ яг нөө урд нь ингээд юу яахгүй яг бүтээгдэхүүн үйлчилгээг авах тийм боломжийг хаачдаг тийм ээ ийм сул талтай байна. За энэ дээр бол яг нэг хүнэл гэдэг дээр хэлсэн маань бид нар ухаалаг ажиллах хэрэгтэй гэж тийм ээ. Жишээ нь бол би энэ Facebook-ийн онлайн бизнес Монгол гэсэн пэйж дээр энэ англи хэлний хичээл энэ бол англи хэлний хичээл зөвхөн англи хэлний хичээлийг сонирхож байгаа хүмүүс л сувг руу бүртгүүлж орно шүү дээ тийм ээ. Одоо трафик гэдэг маань хүмүүс авахгүй ингээ хүмүүс ишээгээ ороод энэ чи имэйлээ өгж бүртгүүлээд за тэгээд яг нь хичээлээ худалдаж аавна. Хэрвээ тэр хүн худалдаж аваагүй байх юм бол тэр хүн бидэрт юу үлдээсэн, имэйлээ үлдээсэн. Тэгэхээр имэйлээ үлдээн гэдэг маань тэр хүн хэтэр хичээлийг худалдаж авах гэж маш их сонирхож байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол аюул чухал. Имэйлийг аваад үлдсэн бол та ардаас нь тийм ээ тэр хүнтэйгээ одоо тухайн хичээлийн талаар мэдээлэлээ сайн өгөөд ингээд танилцуулаад бүр юм тийм ээ хямдрал энэ төр зарлаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ зорж бодлох боломжтой байдаг. За тэгэхээр энэ онлайн бизнесийн гол нууц нь бол борлуулалтын сувг юм аа гэж таньдаас ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр борлуулалтын сувг маань иймэрхүү маягаар хийгддэг байна шүү дээ тийм ээ. За ер нь бол борлуулалтын сувгийг тодорхойлохдоо бол энэ бол танд 24 цаг 7 өдөр тасалдгүй танд ажиллаж байгаа таны борлуулалтын ажилтан гэж хэлж байгаа. Тэгэхээр та
та одоо нэг сувга хийгээл гаргаад тавьчихдаг тийм ээ. Тэгэл сувгч нь таны өмнөөс ажиллал, таны өмнөөс борлуулалт хийж бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь борлуулаад ингээд танд орлого авчирдаг. Тэгэхээр бол гомдол гаргахгүй, цалин авахгүй, тэгээ амархгүй 24 цаг 7 өдөр тасралтгүй таны төлөө таны бүтээгдэхүүн үйлчлэгийг зарж онлайн дээр байж идэг тэр сувг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бол яг нь хамгийн найдвартай энэ дэлхий дээр хамгийн сайн борлуулагч таны борлуулагч юм аа гэж үзэж байгаа. За Russell Brunson гэдэг маань энэ бол Америк нэгдсэн улсын одоо ClickFunnels гэдэг компани үүсгэн байгуулагч залуу байгаа. За энэ нь бол маш том сүүлийн 10 гаруй жилд маш хүчтэй одоо хөгжиж томорч байгаа юм компани. За тэгээ маркетингийн компани. Тэгээд энэ бол тэр ClickFunnels гэдэг програм хангамжийг хийсэн байгаа. За өмнө нь бол энэ фүнэл буюу саяын борлуулалтын сувгийг хийхэд бол маш хэцүү байсан. Одоо Russell яг энэ хэцүү байдлыг амархан болгохын тулд тэр ClickFunnels буюу програм хангамжийг хөгжүүлсэн байгаа. Тийм болохоор энэ борлуулалтын сувгийг бол ямар ч мэргэжлийн бус хүмүүс хийх боломжтой. Жишээ нь бол би бол нягтлан хүн тэгтэл яг энэ програмн дээр л өөрийнхөө хичээлүүдийг шууд оруулаад ингээд хичээлийнхаа сувгнуудаа бэлэн болгоод гаргацдаг. Тийм болохоор яг мэргэжлийн бус хүмүүст бизнесийн зориулсан энэ програм хангаж байгаа. Яг маркетингийн програм хангаж байгаа маа. За өмнө нь яг энэ хэцүү байсан гэдэг нь болохоор энэ нэг юм борлуулалтын сувгийг хийхин тулд 8-7 хоног $29,000 зардаг. За тэгээ хийгээд ингээд зах зээл дээр гарахад тэр нь бас нэг сайн ажилтгүй байсан гэдэг байгаа байхгүй. Тийм одоо бол харин тэгэхээр янз янзаар хийгээд янз янзын байдлаар сплит тестинг хийн янз янзаар явуулаад тэгээ хаялан сайн ажиллаж байна гэж бас ингэ шалгаж үздэг болсон баа. Тэр угаасаа хийгээд амархан учраас яг нэг янз янзаар хийгээд боломжтой. Нэг сувгийг эдгээр бол 5-7 минутанд л хийж байгаа. За тэгэхээр энэ сувг бол айгүй хэрэгтэй юм байна гэдэг хүмүүс ойлгосон. Бизнесийн. За тэр хүмүүсийг бол энэ funnel hackers буюу сувг дуурайгчид гэж нэрлэдэг. За сувг дуурайгчид гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр хамгийн зах зээл дээр хамгийн сайн ажиллаж байгаа сувгийг олоод яг тэрийгэ дуурайгаад ClickFunnels дээр хийгээд зах зээл дээр гаргадаг тийм ээ. Чинь одоо нэг бүтээгдэхүүн зардаг хүн байлаа гэхэд яг тийм бүтээгдэхүүний ижил одоо өрсөлдөгч хамгийн их борлуулалт хийж байгаа өрсөлдөгчийн сувг руу ороод тэрийн сайхан судлаад яг тэрнийх нь скриншотуудыг аваад тэгэл дуурайлгаж хийгээл тэгэл яг тэр хаана тэр вебсайт сувгнуудынхаа линкийг хаана байрлуулсан, ямар вебсайтнуудаар байрлуулсан байна. Яг тэнцэнэ авч баарнараа тавиал ингээд яг яг адилхан борлуулалт хийдэг болсон гэдэг жаа. Тэгэхээр энэ сувг дуурайж болно. Өшөө яг зарын дуурайж болно. Тэгэхээр хаана бас тэр өрсөлдөгч нар юугаа зараад тэр сувгны линкүүдийг байрлуулж байна гэдгийг бас судалдаг аргууд байгаа. Тэгэхээр эний одоо маргааш нөгөөдрийн танд одоо энэс гадна 3-4 имэйл очино. Тэр имэйл дээр энэ болгоны тус бүртэн тайлбарлаж ярих юм баамаа. За ингээд энэ хичээлийг дуусгая. Энэ хэсгийг дуусгая. Таныг бас богино хугацаанд хэрэгтэй мэдээлэл авсан болов уу гэж найдаж байна. Баярлалаа. Маргааш уулзъя.